Өдрөмдөр үзэгчтэй Гигийн Монгол пэйж хуудасаар үзэгчтэй төрдөг Гигийн эрүүл мэнд подкастын шинэхэн дугаар шинэхэн зочинтой эхэлж байна. За манай өнөөдрийн зочноор улсын 1-р төв эмнэлгийн зүрхний төвийн их эмч, анагаах ухааны магистр, докторийн тэргүүлэх зэрэг эмч Ананд урагдсан байна. Өдрийн мэнд хүргэе танд. Өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Энэ жил манай улсын маань 1-р төв эмнэлгийн 100 жилийн болох гээд бид бүхэн бүгдээрээ дор бүрнээ ажил ихтэй. Тийм хийж бүтээж байгаа зүйл ариунтай ажил ихтэй намар болж байна оо энэ жил. За зүрхний төв ер нь одоо яг энэ 100 жилийн босгон дээр тийм ямар одоо ололт амжилттай ер нь 100 жилийн угтж байгаа юм бэ? Зүрхний төвийн одоо яг эмчилгээ, онцлогоо тал дээр одоо гарсан ахис твшил талаас нь тоогоо ярьж өгөөч. За манай зүрхний төв ер нь бол байгуулагдаад энэ жил 49 дахь жилдээ эх жил бид нар бас 50 жилийнхаа тэмдэглэхээр ингээд яг хоо бэлтжил байна л да. Тийм манай зүрхний төв бусад тасгаас яг хоо бусад мэрэгчлээ сонцлогтой нэг дор бид нар 5 одоо өөр төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Зүрхний одоо мэсцлийн тусламж үйлчилгээ, зүрхний ангиографийн чиглэлийн тусламж үйлчилгээ, зүрхний хэм алдагдлын тусламж үйлчилгээ, зүрхний дутагдлын эсрэг тусламж үйлчилгээ. За тэгээд мөн зүрхний онцлогоо диагностикийн чиглэлийн тусламж үйлчилгээнүүдийг нэг дор нэг төвийн одоо дор нэг удирдлагын дор бол явуулдгаараа бол арай илүү жоохон онцлог бол байдаг. Тийм одоо 2018 оноос манай ер нь бол зүрхний маань төв одоо яг зүрхний төвийн статустай болж бид нэр одоо зүрхний ангиографийн буюу зүрхний шигдээсийн тусламж үйлчилгээг яралтай журмаар бол авч эмчилдэг болсон. 2022 оноос бид нэр зүрхний хэм алдагдлын электрофизиологийн иж бүрэн лабораторийг бол байгуулад мөн оныхоо сүүлээс бол зүрхний хэм алдагдлын мэсцлийн эмчилгээнүүдийг бол хийдэг болсон. За мөн одоогоор бол зүрхний нээлттэй мэсцлийн үйл ажиллагааг эхлүүлэхээр эмч нар маань бэлдээд ингээд сайхан ажиллаж байна да. Эрүүл мэндийн боловсрол болгох талаас нь нэг ойлголт өгдөө хэм алдагдал гэхээр яг ер нь яг юу хэлээд байгаа юм бэ? Хүмүүс чинь яа миний нэг зүрхэл өвдөд ах шиг байх юм гэдэг хэрнээ яг юу вэ гэдгийг бас нэг нарийн ялгадаггүй шүү дээ. Тэрийг магадгүй мэдээж мэрэгжлийн эмчил ялгах байх л та. Гэхдээ яг хэм алдагдал гэхээр яг ямар одоо процесс хүнд одоо үүсэж байгаа гэсэн үг юм бэ? За ер нь бол хүний хэвийн хэмнэл гэж зүрхэнд бол явагдаж байгаа шүү дээ. Ер нь бол бид нарыг зүрхний хэм алдагдлын эмч нарыг ер нь бол цахилгаанчд гэж нэрлэдэг байхгүй. Тэгээ ер нь бол зүрхний сэрэл дамжих процесс бол яг л цахилгааны утас шиг. Цахилгааны утасны хаанаас хаатал гарсан бэ? Бид нар тэрийг нь л засаж амжилж байгаа хүмүүс. Хэмийн дамжуулахад нь л тусалж байгаа хүмүүс гэсэн үг. Хүн болгон одоо завиураа янз бүрээр илэрхийлдэг. Зүрхний хэмнэл ерөнхийдөө бол цөөрж болно. Тэхийн юм бол бид нар бас энийг эмчлэх ёстой. Хэрвээ зүрхний хэмнэл цөөрнө гэдэг маань зүрх цусаа шахахгүй удаж гинэ л гэсэн. Энэ тохиолдолд биднэрт ямар шинж тэмдэг илэрх вэ? Хамгийн түрүүнд хүчил төрөгч болон цусаа хангамжаар дутагдах хэрэгтэн бол ерөөсөө тарих. Тэгэхээр одоо нөгөө толгой эргэх, муужирч унах, ухаан алдаж унах гад байгаа юм шиг болох ийм шинж тэмдгүүд бол хүмүүст илэрч болно. Нөгөөдөөгөр зүрхний хэмнэл хит хурдасч болно. За одоо минутанд 150-аас дээш тий 170, 80, 200 гарах ч юм уу. Энэ байдлаар бол илэрч болно. Хит их дэлсгэнэ штэ. За зарим тохиолдолд бол нөгөө цахилгаан дамжуулах зам маань энэ тэндээ очиод хориглогдчихж болно. За тэгвэл бас өөрчлөлт бол хүнд ирж болно. Зүрх их дэлсэх, цээжээр өвдөх, амьсгаадах гэдэг хүмүүсийн төрөл бүрийн завир бол хийлж ирдэг. Яагаад гэвэл тухайн хүнд юу мэдрэгдэж байна? Тэр хүн тэр завираа л эмчдэг юм. Тэгэхээр бид нар яг хэм алдагдал байх магадaltaй хүмүүсийг дараагийн шатны нарийн шинжилгээнүүд одоо жишээлбэл удаан хугацааны одоо зүрхний сэлгамшлыг хийж үзэх юм уу? Бидний ярьдгаар нөгөө холтер мониторинг тий 24 цаг 72 цаг 7 хоногор юм уу ийм урт хугацааны шинжилгээнүүд бол хийж үзэх. За зарим тохиолдолд бидэн жижигэн суулгах цууд суулгах. Байнга одоо ховор илрээд ах юм бол таны хэм алдагдлыг нөгөө суулгац маань бүртгэж аваад яваад байна тий. Сүүлийн үед гарч байгаа сайхан шин технологиуд гэх юм бол одоо хүмүүс iWatch их хэрэглэдэг болсон тий. iWatch-ууд тусдаа одоо нөгөө юунууд одоо юм ухаалаг цагууд маань зүрхний бичлэгийг хийж авах чадвартай тийм төхөөрөмжүүд зөндөө байгаа гэсэн. За өөрт нь эвгүй мэдрэмж төрлөө нөгөө юм ажилуулчих нь шүү дээ. Ухаалаг технологиудаа ажилуулчих нь хүмүүс аягүй их тэгж ирдэг. Зүрхний одоо завиур илэрлээ. Зүрхний цахилгаан бичлэгээ ухаалаг төхөөрөмжөөрөө хийлээ. Нөгөөдгөө хевлээд ч юм уу эмчтэй үзүүлэхээр ч юм уу. Ингэж авчрах
нь бол маш хэрэгтэй. Яг гэвэл тухай яг эмчид үзүүлж явах момент тэр акшнд мэдээж танд хэм алдагдал байхгүй ч байж болно. Тэгвэл мэдээж таныг одоо шинжилж байгаа эмч юу ч илрүүлж чадахгүй. Тэгэхээр одоо хэм алдагдлын тухайд ийм ухаалаг болон нарийн эм төхөөрөмжүүд нилээд бол гарсан учраас энийг аль болох ашиглаад өөртөө зовир илэрсэн үедээ бол зүрхнийхээ цахилгаан бичлэгийг тэмдэглэж аваад явбал илүү ач холбогдолтой байдаг. Энэ одоо эмгэг гэж ярих уу те? Ер нь эрсдэл нь одоо юу байна? Мэдээж одоо ингээд магадгүй тухайн хүн одоо нөгөө хэм алдаж байгаа мэдэхгүй байдаг байж болох бах те. Тэгэхээр ер нь одоо эрсдэл нь юу вэ? Эрсдэл талаас нь ярьж байгаа. За яг хөө хэм алдагдлын эрсдэл хүндрэл гэдэх юм бол айхтар одоо гинт хүмүүс нас арах ч юм уу ингээд хэлэхэр хүмүүс их айн л та ийм нийгэмд ийм цочирдуулсан мэдээг одоо бид нэр айхтар их үргээд авах нь бол эмч хүний хувьд бол тийм бол тааламжтай бол биш зүйл юм. Гэхдээ бол яг хуу одоо хүнд бол тий одоо муужирч унахаас ахуулаад одоо зүрх зогсох ч юм уу гинт нас барах ч юм уу энэ бол хүндрэлүүд ихвчлэн дандаа амин аюултай хэм алдагдлын улмаас л хүмүүсийн байдалд бол ер нь хүрч байгаа. Тэгэхээр аль болох өөртөө зовиртой үедээ эртхэн эмчэд хандаад одоо танд ямар нэгэн эрсдэлтэй хэм алдагдлууд байна уу гэдгийг онцлуулах хэрэгтэй гэсэн. Зарим төрлийн хэм алдагдлууд бол тийм хүний амь насанд бол айхтар эрсдэл учруулад байхааргүй байдаг. Зарим нь бол мэдээж эрсдэлтэй байх нь байдаг. Тэгэхээр надад аль төрлийн хэм алдагдал байна вэ гэдгийг нэгдүгээр онцлуулад ямар эмчилгээ шаардлагатай вэ гэдгээ л мэдэж аваад эмчлүүлэх нь чухал. Одоо зүрхний ямар нэгэн асуудалтай мэдээж одоо хэм алдагдлаас сэргийлэх вэ гэхээс илүү ер нь зүрхний эрүүл мэндийг бид нэр яаж одоо хангах ёстой бэ гэдэг тал дээр та бас зөвлөгөө өгөх нь зүйтэй болов. Тий. Энэ бол одоо эмч болгон л баг орохдоо тий альва нэгэн одоо ярилцлага юм уу, подкаст юм уу одоо тухайн хүмүүст эрүүл мэндийн боловсрол олгохдоо ярьдаг сэдвэлтэй. Ер нь л бид нэг өдрийн дотор хүн өвчтөе болчихно гэж байхгүй. Тэгэхээр энэ бол ер нь бол ялангуяа архаг өвчнүүдийг би ярьж байгаа шүү тий. Халдварт бус одоо ийм архаг өвчнүүдийг ярьж байгаа. Тэгэхээр одоо бидний удаан хугацааны амьдралын хэм маяг л ерөөсөө бидний өвчин үүсгэхэд гол одоо нөлөө үзүүлээд байгаа. Жишээлбэл бид нар бол монголчуудын одоо хэдэн хувь нь илүүдэлж чинь тий. За тэгвэл хамгийн багадаа бид нар даралт хэсэг өвчнийг аваад үзье л да. Гэтэл хүн одоо байгаа илүүдэлжингийнхаа 5% буюу түүнээс арай жоохон илүү хувиар бууруулахад л таны артерийн даралт тодорхой хувиар буурнаа гэж үздэг штэ. За хоёрдугаар гэвэл нөгөө айгүй их хорт зуршлын хэрэглээ их байна л да. Архины хэрэглээ, тамхины хэрэглээ. Хэрвээ та тамхи татдаг бол ер нь судасны нарийсл үүсэх магадлал маш өндөр гэж үздэг. Энэ хугацаанаас мэдээж хамаарч байгаа байх. Хувь хүний онцлогоос хамаарат. Гэхдээ бид нар зөвлөхдөө тамхи ерөөсөө татахгүй. Тамхи татдаг бол таны судас нарийснаа гэж хэлдэг байхгүй. За дээрэс нь архины хэрэглээ. Бид нар туг нь стандарт тунгаар л уух ёстой. Гэтэл одоо бид нар нэг удаадаа хэрэглэхдээ одоо нэг лаз одоо 330 мл-тэй нэг лаз пив уугаад орхиж байгаа хүн хийдэн. Одоо баг ингээд нөгөө заримдаа бол согттлоо гэж ярьдаг штеп. Тэр байдал хүртлээ уухад бид нэрийн нөгөө архины хэмжээ бол нэлээд их ялангуяа монгол хүмүүст бол нэлээд их байна л да. Үүнээс гадна давсны хэрэглээ бид нар маш өндөртэй нөгөө натрийн давснууд гэсэн үг тий. Тэгэхээр энэ натрийн давсыг бол аль болох хязгаарлах дээрээс нь нөгөө холимог давсууд хэрэглэх. Одоо зөвхөн натртай биш бусад эрдэстэй гэсэн үг. Калитай, магнитай ийм давснууд хэрэглэх юм бол нөгөө давсан дагуулгадах натрийн хэмжээ өөрөө бага буураад ашигтай эрсцүүдийн хэмжээ нэмэгдэж байна гэсэн үг. Тэгэхээр одоо нөгөө давсаа сонгож хэрэглэхдээ хүртэл аль нь надад ашигтай вэ гэдгийг сонгож хэрэглэх нь. Дээрэс нь маш их суугаан амьдралын хэв маяг биднэрт маш их нөлөөлдөг. Тэгэхээр ер нь бол 7 хоногт 150 минут л дасгал хийгээд хэлээд байгаа шүү дээ тий. Тэгэхээр одоо яг энэ байдлаар ингээд дасгал хийдэг хүн хэд илээ. Тэгэхээр ингээд аль болох эрүүл амьдралын хэв маягийг л амьдралдаа хэвшүүлэх нь одоо ганцхан зүрх судасны өвчин биш л тий. Бүхэл өвчнөөс одоо таныг сэргийлэх нэг сайхан боломж гэх юм уу. Дээрэс нь манай монгол хүмүүс махны хэрэглээ хансан нөгөө их органик өөх тосны хэрэглээ маш өндөртэй. Тэгэхээр сүүлийн үед бол нөгөө нэг юу их болч л те одоо жимс ногоо тий бүхэл үрийн үр тариа
Тэгээд мах хэрэглэхдээ загас, шувууны төрлийн мах илүү их хэрэгжилж явах юм бол дээрэс нөгөө ханаагүй хансан уг тосны хэмжээтэй одоо нөгөө шингэн тоснууд тэ ургамлын гаралтай тоснуудыг илүү их хэрэглээ гэдэг л тийм зөвлөмж бол гаргаад байгаа. Хамгийн сүүлд 2025 онд чинь сая даралт төсөлтийн удирдамж ер нь бол шинжлэгдсэн байгаа. Энэ Америкийн зүрх судасны нийгэмлэгээс гаргасан удирдамж бол хамгийн сүүлд сая энэ онд бол шинжлэгдсэн. Тэгэхээр ингээ харж байхад аль болох л нөгөө тэр цагаан давсны хэрэглээг улам л ингээл грамыг бууруулсан байх жишээтэй. Одоо бидний хөдөлгөөний эрчмийг улам л нэмэгдүүлсэн байх жишээтэй ингээд л юм байна л да. Хэрвээ үнэхээр хүн хичээгээд хоолны дэглэм бариад жингээ хасч чадахгүй л яах юм. Тэгвэл бид нэр одоо нөгөө эмийн эмчилгээ юм уу? Одоо механик аргаар тий мэдцлийн аргаар гэх юм уу? Тим аргуудыг бол хэрэглэх шаардлага бол гарч байгаа гэсэн үг. Хим алдагдлын абляц эмчилгээгээд тий энэ эмчилгээг бас одоо яг илүү тодорхой ярьж өгөөч те хизэнээс одоо орж ирсэн юм манай дээр ер нь хэр хийгдэж байгаа эмчилгээ хэр одоо үр дүнтэй юм гэдэг тал дээр нь ойлголт өгөөч. За хим алдагдлын абляц эмчилгээ бол анх манай Монгол улсад бол 2016 оноос улсын 3 дугаар төв эмнэлэг дээр хийгдэж эхэлсэн байгаа. За манай эмнэлгийн тухайд бол 2022 оноос анх бол хийгдэж эхэлсэн. Тэгэхээр бид нэр 2022 онд бол одоо хамгийн сүүлийн үеийн иж бүрэн хим алдагдлын лаборатори бол манай улсын 1-р төв эмнэлэгт бол суурилсан. Тэрний тусламжтайгаар одоо бид нар бол дэлхийн нийтэд хийгдэж байгаа бүхэл төрлийн хим алдагдлын хагалгаа хийх боломжтой болсон гэсэн үг. Өндөр өртөгтэй багаж тоног төхөөрөмжөнд л байх юм бол бид нар бүх төрлийн хагалгааг хийх боломжтой болсон. За багаж тоног төхөөрөмжийн тухайд эмч мэрэг хамгийн одоо үнэтэй капитал бол одоо багаж тоног төхөөрөмжөөс ихээсээ илүү тэрийг яаж ажилуулах вэ? Тэрэн дээр ажиллах эмч мэрэгчлэтнүүд боловсон хүчингүүд гэсэн. За энэ чиглэлийнхаа хүмүүсийг бид нэр яг одоо бол ингээд сургаал, суралцуулаад тийм шат төвшингийн ахиулаад ингээд бол явж байна. За ямар хүмүүс тэгвэл энэ эмчилгээнд орох ёстой юм бэ гэх тээ. Зарим төрлийн хим алдагдлуудыг бол бид нар шууд зөвхөн абляц эмчилгээ зөвлөдөг. Ялангуяа одоо нөгөө проксисмал ховлын дээрх хим алдагдлууд бол гэж бид нар оншилдог. Энэ нь бол ерөнхийдөө төрөлхийн эмгэгүүд юм л та. Зөв төрөлхийн. Ер нь бол хүүхэд ихэн хөвлөдөө бүрэлдэж явах явцдаа зүрхний дөрвөн хүндий бол хоорондоо тусгаарлагдах хэвээр. Зүрхний хүндийнүүд холбогч ид гэдэг юмар тусгаарлагдах хэвээр. Гэтэл одоо тэр холбогч идээр бүрэн тусгаарлагдаж чадахгүй тодорхой булчингийн ширхэг юм уу, булчингийн багц юм уу одоо ийм байдлаар үлдчихдэг гэсэн үг. Тий, зүрхний булчин одоо холбогч идээр тусгаарлагдахгүй хоорондоо хүндийнүүд холбогдчих нь шүү дээ. Тэгэхээр зүрхний булчин өөрөө сэрэл дамжуулах өндөр чадвартай. Тэгэхээр үндсэн одоо зүрхний сэрэл дамждаг замаас гадна одоо давхар дахиад нэг зам бий болчиход байна гэсэн үг тухай хүнд тийм. Тэгэхээр энэ хоёр зам маань сэрлийгээ одоо зүрхэнд үүсэж байгаа сэрлийгээ хоорондоо тойрог байдлаар эргэлдүүлээд тэгээ ингээд одоо хүний зүрхний цохолт одоо 200 хүрээд байна, 150 хүрээд байна тий хүмүүс тэгээ ярьдаг. За энэ юм хим алдагдлын үед бол абляц эмчилгээний үндсэн чиглэл нь бол нөгөө булчингийн ширхгийг чинь л радио долгио юм уу хүлдээх аргаар түлж эмчлээд энийг холбогчд болгочихж байна гэсэн үг. Тэгэхээр нөгөө сэрлээ дамжуулж чадахгүй хим алдагдал зогсчдөг гэсэн. За энэ төрлийн хим алдагдлуудыг бол абляц эмчилгээг бол шууд зөвлөдөг, харьцангуй үр дүн сайтай байдаг, 90-95% орчим гэж бол үздэг. За зарим төрлийн олдмол хим алдагдлууд байна. Одоо жишээлбэл тосгуурын жиргэнэ. Энэ бол монголчуудын хувьд бол хэлбэг байдаг юм алдагдал хүндрэл эрсдэл ихтэй. Яагаад вэ гэхээр одоо зүрх үгэн сайхан ингээд агшиж ах хэвээр жигд агшаад цусаа хүчтэй шахаж байгаа хэрэгтэй. Гэтэл ингээ нэрнээс нь ч гэсэн ингээ бодоод үзэхээр зүрх жирвэгнэн гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр л ингээл ерөөсө жирвэлзэж хөдлөөл цусаач олигтой шахсан юм байхгүй байгаа гэсэн үг. Тэгэхээр тэнд гол хүндрэл нь юу байдаг вэ гэхээр ерөөсө бүлэн үсчдэг. Зүрхний хүндийг нөгөө зүрхчин цусыг байнга эргэлдүүлж явах хэрэгтэй эргэтэн штэ. Гэтэл нөгөө цус маань сайхан шахагдахгүй тэнд тунарж үлдээл юм гэсэн үг. Тунраал биеийн дээрээ давхарлаалахаар тэнд бүлэн үсчдэг. Гэтэл зүрх өөрөө байнга агшиж байгаа хэрэгтэй, хөдөлж байгаа хэрэгтэй тий. Тэгээ нэг агшиж байгаа хавцад нөгөө бүлэн маань тасраа явчихна.
Тэгвэл яах вэ? Хүний биед одоо суцгүй эргэтэн гэж байхгүй шүү дээ. Тархины суцыг очиод бөглөх юм бол харуулт үсгэж гэнэ тий. Зүрхний суцыг очиод бөглөх юм бол шигдээс үсгэж гэнэ. Айлч эргэтний суцыг очиж бөглж болно тэр бүлэн. За ингээд ийм хүндрэл эрсдэл ихтэй ийм олдмол хэм алдагдлууд байна. Энэ хэм алдагдлуудын үед бид нар яг эхлээд эмийн эмчилгээ хийж үздэг. Аль болох синус одоо хэвийн хэмнэлт нь бол зүрхийг шилжүүлэх гээ. Ийм эмчилгээ хийж үздэг. Гэхдээ эмийн эмчилгээнүүд маань одоо сүүлийн үеийн судалгаануудаар харьцангуй үр дүн бага байна гэд гарсан. За тийм болохоор бид нэр тодорхой голомтуудыг нь түлж эмчлээд энэ аль болох зүрхийг нэг өдөр ч гэсэн хүмүүний зүрх хэвийн хэмнэлээр агшчихвэл тухайн зүрхэндээ ач холбогдолтой хүндээ тустай. Тэгэхээр бол энэ одоо хүндрэлээс сэргийлэх одоо дараагийн эрсдлээс нь сэргийлэхүүднээс бид нар яг сүүлийн үед бол лаз эмчилгээнүүдийг бол орж илэн л да. Ховдлын хэм ялдагдлын тухайд мөн адилхан. Гэхдээ тосгуурын жиргэнэ болон тосгуурын одоо голомтод хэм алдагдал, ховдлын хэм алдагдлууд бол нэлээ хэцүү, өндөр нарийн технологи, ур чадвар бол нэлээ шаарддаг учраас энэ хэм алдагдлууд дээр бид нар монголчуудын амжилтын тулд дандаа гадаадын багуудтай бол хамтарч ажиллаж байгаа. Манай одоо үндэсний багууд гадаадын одоо эмч мэрэгчлэтнүүд гадаадын хамтарч ажилладаг багуудаа урьж ажиллаад аль болох олон хүнийг эндээ эмчлэх үн өртгийн хувьд ч гэсэн гадаадд орнуудад маш өндөр үнэтэй байдаг энэ хэм алдагдлын хаалгаанууд. Энгийн хэм алдагдлын хаалгаанууд ер нь бол одоо та Солонгос ороод эмчлүүлэе гэх юм бол ер нь бол нэг 50 сая орчим воноос эхэлж байгаа жишээтэй тий. Хүнд төрлийн хэм алдагдлууд бол 100 сая ч юм уу тий, тэрнээс илүү өртөг давах ч юм уу. За одоо манад ирж байгаа Америкийн профессорууд бол хэлдэг л дээ. Манад энд бол даатгалгүй бол энэ хэм алдагдлын хаалгаануудад ороход бол маш хэцүү, их мөнгө төлдгөө. Гэтэл одоо бид нар бол нэлээд их сайн хөөцөлдсөн энийг даатгалын системд нь яаж оруулах вэ? Аль болох хүмүүстэй тэ өртөг багтаагаар яаж хийх вэ? Гэтэл манад хэрэглэгдэж байгаа тоног төхөөрөмж маань яг л нөгөө бусад орнд хэрэглэгдэж байгаа үнэтэй тоног төхөөрөмж байгаад байдаг. Тэгээд бид нар бол нэлээд сайн хөөцөлтөд ерөнхийдөө нөгөө хамтын төлбөр гэдэг юм руу одоохондоо бол шилжүүлж чадсан. Өмнө нь бол өндөр өртөгтэй хэм алдагдлууд бол хүмүүс нэлээд их мөнгө төлдөг байсан бол одоо хамтын төлбөрөөр арай төлбөр нь багассан гэх юм уу. Тэгээд яг хоо цаашдаа хэрвээ бид нар үр дүн сайтай сайн амжилт ингээд тах юм бол улам юу ахал бах л та боломжууд бол гарч ирэх бах л гэж бодож байна. Тийм даатгалын систем дээр ч гэсэн 95% тий маш үр дүнтэйгээр ингээд эмчилнэ гэдэг чинь тухайн мэдээж ямар нэгэн одоо энэ мис ажилбар ч юм уу тий энэ эмчилгээ хийлгэсний дараа тухайн хүн бас одоо тодорхой хэмжээний гам дэглэмтэй байх ёстой байх, өөрийгөө бас үргэлжлүүлэл бас нөгөө анхаарал нөгөө зүрхнийхээ эрүүл мэндэд анхаарал тавих ёстой байх. Энэ одоо алдагдсны улмаас дахиад энэ асуудал үүсэх магадлал бий юу? За энэ бол хэм алдагдлын эмчилгээний үр дүн бол энгийн хэм алдагдлууд бол 90-с дээш хувьтай эмчилгээний үр дүн байдаг. За одоо жишээлбэл тосгуурын жиргэнэ гэх юм уу, ховдлын хэм алдагдал гэх юм уу, ийм хэцүү хүн төрлийн хэм алдагдлууд бол нэг 70 орчим хувьтай эмчилгээний үр дүн ийм байдаг. Тэгэхээр мэдээж 30% нь яг нь танаас хүчин чармайлтыг шаарддаг нь шүү дээ. Тийм тодорхой хугацааны хяналтууд бол бид нар хийгдэг. Тосгуурын жиргэнэ жишээлбэл хэм алдагдлын аблац эмчилгээнд орсон бол та бид нар дээр жилийн хугацаанд одоо хэм алдагдлын эмнүүдээ хэрэглэн цус бүлэнгэлтийн үүсэхгүй байх, бүлэн үүсэхгүй байх бүх төрлийн эмнүүдээ бол хэрэгжилж байх ёстой. Тэгээ бид нар таны нөгөө эрсдэл хүндрэлийг хянаад зөвлөгөөгөө өгөөл хэм алдагдлалт дахижуугүй юу гэдгийг хянаад явдаг гэсэн үг. Тэгэхээр бол нэг л удаа энэ хаалгаанд ороод би зүгээр болчихно гэж ялангуяа тосгуурын жиргэнэ, ховдлын хэм алдагдал юм уу, тэр хэм алдагдлууд дээр бол тэгээд орхиж болохгүй. Зарим энгийн хэм алдагдлууд дээр бол за та одоо ингээ болсон, хяналт чинь дууссан, идэгсэн гэх юм үү тийм бол хариултуудыг бол өгдөг. Гэхдээ мэдээж дахих магадлалууд бол байдаг гэсэн үг. Яг одоо юм техник технологи хөгжөөд сайхан болцсон. Бид нар өмнө нь бол одоо манад ирдэг зарим настай профессорууд хэлдэг байхгүй юу? Өмнө ингээд одоо чиний энэ суцаар хийгээд байгаа ингээл юм богино хугацаанд хийгээд байгаа хэм алдагдлуудыг чинь бид нар нээлттэй мэсцлээр ордог байсан. Өвчүүгийн нээгээд ордог байсан гэдэг тий. Тэгээ ингээд одоо тэр чинь мэдээ шинжилж судалчлаа орж байгаа. Тэгээл хүний өвчүүг нээхээр зүрх бүхэлдээ л харагдана. Тэр нарийнхан зам хаана байгаа гэж бид нар одоо мэсцлийн аргаар тий тэрийг ингээд
зүсээд юу яах вэ гэдэг асуудал үүсдэг. Заримдаа тэгэхээр ихэнх хувьд нь нөгөө байгаа онохгүй зүсчдэг. Нөгөө хэм алдагдал маань засардаггүй. Гижидэл нөгөө өвчтөн маань нээлттэй хаалганд ороод өвчүүгээ нээсэн байж идэг. Тэгээ ийм мэтчлэн хүндрэлүүд их байдаг байсан. Одоо бол тэр хүндрэлүүд жил ирэх тусам мэдээж харьцангуй бол багасж байгаа. Гэхдээ энэ судсан дотор хийж байгаа ч гэсэн зүрхний мэс засал учраас тодорхой эрсдэл хүндрэлүүд бол байдаг. Тэрийг бид нар эмчлүүлэгчээ хаалгаанд орохоос өмнө нэг бүрчлэн сайн тайлбарлаж өгөөд та зөвшөөрүүл орно. Мэдээж би эмийн эмчилгээгээ сонгоё гэж болно шүү дээ хүмүүс. Тэгэх юм бол бид нар эмийн эмчилгээнийх нь тун эмийн зохицуулаад ингэж явдаг байгаа тий. Ер нь бол яг ямар ч төрлийн өвчин дэр хүнээс өөрөөс шалтгааллах юм бол маш их л байдаг юм шиг харагдаад идэгэн. Өөртөө айгу гамтай байх хэвээр, өөртөө хайртай байх хэвээр гэх мэтчлэн тий. Монгол улсын маань хүн амын дунд зүрх судасны өвчлөл бол тэргүүлэх 5 гол өвчлөлийн бол нэг 3 дугаар байранд бол одоогор бол явж байгаа. Гэхдээ хамгийн харамсалтай нь бол нас баралтын дандаа тэргүүлэх шалтгаан болоод идэг. Тэгэхээр бидний одоо ард иргэд маань Монгол улсын маань ард иргэд өвчлөхөөсөө илүү яаж энэ өвчнөөс одоо урьдсан сэргийлэх вэ? Тэр талын мэдлэг мэдээлэл бол хүмүүст бол олгох нь бас илүү их чухал байгаа. Тэгвэл биднэрт одоо өвжилж ирэх хүмүүсийн маань тоо буурах юм бол бидний ачаалал үйл ажиллагаа арай илүү хөнгөвчлөгдөж арай илүү нарийн чиглэлтэй илүү их сайн хөгжих байхаа гэж ер нь бол бодож байна. Тэглэх байх уу. Та түрүүн төвийн маш олон төрлийн одоо онцлогоо амжилтыг хийдэг гэдэг ингээд ярьчлаа шүү дээ. 5-6 төрөл та яг одоо яг аль чиглэлээр нь одоо ингэж мэрэгшиж дагнаж ажиллаж байгаа юм чи байна тийм. Миний хувьд бол зүрхний хэм алдагдлын чиглэлээр арай илүү нарийн суралцаж одоо энэ чиглэлээр 2022 онд анх манай эмнэлэгт түрүүн би яриандад орсон эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар хамгийн сүүлийн үеийн одоо хэм алдагдлын мэс судсан доторх мэс засал хийх боломжтой электрофизиологийн лаборатори суйрлагдсан. За тэрнээс өмнө тэгэхээр бид нар бол эмч мэрэгчлэтнүүдэд бол бүгд найрамдах Солонгос улсад ерөнхийдөө бол бэлдсэн байгаа. Тэгээ энэ хөө Солонгосын Корея их сургуулийн Анам эмнэлгийн том баг бүрэлдэхүүн бол анх ирж манай улсын 1-р төв эмнэлэгт энэ хөө зүрхний хэм алдагдлын чиглэлийн мэс засал эмчилгээг бол анх олвол эхлүүлж нутагшуулахад маань одоо ч гэсэн дэмжлэг тусалцаа үзүүлсээр байна. Түүнээс гадна манай энэ хэм алдагдлын чиглэлийн эмчнэр маань бусад олон оронд сурж нарийн мэрэгчлийн зэрэгцээгээр бусад бол гадаадын баг хамт олон манай дээр бол маш их түгээмэл ирдэг. За бид нартай байнгын харилцаа холбоотой байдаг Дайн улсын Олборгийн их сургуулийн профессор одоо Сайм гэж маш мундаг профессор маань бол байнга гарч ийн. За Армени улсын Ереван хотын яг энэ зүрхний төвийн электрофизиологч профессор бол байнга гарч ийн. За мөн түүнчлэн Америкийн нэгдсэн улс, Канада, за Солонгос улс тийм бусад ингээд улсуудаас профессор гүрж улс гээд бусад улсуудаас ингээд профессорын баг гэхээр дан ганц одоо нэг хүн ирээд энэхүү хагалгааг хийх боломжгүй л дээ. Зүрхний ер нь хагалгаанууд, зүрхний хэм алдагдлын хагалгаанууд бол ерөөсөө дандаа багийн ажиллагаа байдаг. Ганц мундаг юм ч юм уу, ганц тэр мундаг профессор энийг болоод ямар ч үр дүнгүй нэмэргүй байдаг. Энд бол одоо бид нартай хамтран ажилладаг бусад одоо мэрэгжлийн эмчнэр жишээлбэл одоо унтуулгын эмчнэртэй мэдээгүйжүүлэлтийн эмчнэр маань эрчим дэмчилгээний эмчнэр маань бүгд лаборатори болон бусад онцлогооны чиглэлийн эмчнэр маань бүгдээрээ хамтарч ажилладаг. Бүх совилогч нар маань, техникч нар маань ингээд тэр өрөөнд одоо юу болж байгааг бүгд ойлгож иж тухайн одоо нэг хүний одоо эмчилгээ маань амжилттай сайхан болгоход нөлөөлдөг учраас энэ ер нь бол багийн ажил байдаг. Тэгэхээр бид нар бол аль болох багаар нь тий одоо мэрэгчлэтнүүдэд суралцуулах юм уу, аль болох багаар нь гадаад мэрэгчлэтнүүдийг урьж ажилласнаар тухайн уур амьсгалыг бол мэдэрч хүмүүс хурдан суралцахад бол маш их ач холбогдолтой байдаг. Тэгэл яах вэ? Та ер нь хэдэн онд одоо эмч болсон юм хүн байна? Би болохоор 2007 онд ангаахын тухайн үед эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургууль байсан. Одоогийн ангаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль маань 2007 онд хүний их эмч мэрэгчлэр бол төгсөөд тухайн үед бид нар дадлагжигч эмч гэдгээр бол 2 жил ажиллаж исэн. 1 жил өрхийн эмнэлэг. Тэгээ миний хувьд бол 1 жил Баянгол дүүргийн эрүүл мэндийн нэгдэл. За дараа нь ингээд дотрийн нарийн мэрэгчлэл эзэмшээд тэгээ 2013 оноос 11 оноос хойш
энэ улсын 1-р төвийн зүрхний хэсэгт бол одоо хөлтөл ажиллаж байна да. Өөрийнхөө бас нөгөө туршлагаа илүү наривчилж одоо дээшлүүлсэн те шат тагсан энэ одоо сургалтуудынхаа талаар бас ярьж та мэдээж түрүүн ярьлаа шүү дээ Солонгос руу бас айгүй хүмүүс явж суралцдаг гэж та бас одоо үүнд нь багтаж явж исэн бол ер нь хаана одоо очиж суралцж яв те тэр талаас ярьж сонирхолтой байна. За миний хувьд бол бүгд найрамдах Солонгос улсад бол нэглээд удаан хугацаагаар бол яг зүрхний хэм алдагдлын чиглэлээр бол суралцсан. За тэрнээс гадна бол Европын орнуудад би нийлээд сургалтуудад бол хамрагдсан байгаа. Европын холбооноос одоо бид нарт ийм суралцах боломж олгодог ийм хэм алдагдлын нийгэмлүүд байдаг. Тэр нийгэмлүүдийн шугамар бол нийлээд одоо яг энэ хэм алдагдлынхаа чиглэлээр нарийн сургалтуудад бол хамрагдсан. За түүнээс гадна Америкийн нэгдсэн улсад бас манад их мундаг профессор ирдэг байсан л да. Джей Холман гэдэг энэ хүнийг бол манай зүрхний төвийн одоо хөгжил дэвшилт бол үнэтэй өв нэмэр оруулсан хүн гэж би бол ер нь бол хувьдаа бодож байна. Яагаад тэгэхээр одоо хамгийн одоо сүүлийн одоо суралцсан хүмүүсийн нэг нь бол би тэрнээс миний өмнөх одоо дунд үеийнхэн бол бүгд тэр хүний тусламжтайгаар Америкийн нэгдсэн улсад тодорхой хэмжээгээр суралцсан байдаг. Тэр хүн маань өөрөө бүр биднийг гэртээ байлгаж яг бүх одоо сургалт байна уу, хэл байна уу бүх юмд маань анхаарч ингэж суралцуулсан. Мундаг буянтай хүн байдаг. Тэр хүний тусламжаар манай тасаг анх зүрхний эхоны аппараттай олж илээ. Тийм. Улаан хоолой гэдэг ямиг Монгол улсад одоо хийдэггүй байхад бүр анх 2000 тэр хідэн нилээ маш дээр үед бол хийжсэн тийм одоо эмч нарт зааж явлаалаахаа гэж юм байдаг шүү гэдгийг зааж сургаж исэн тийм мундаг профессор байдаг. Ер нь бол өөрийнх нь чиглэл бол ангиографийн чиглэлийн хүн. Манай ангиографийн залуучуудыг бол өөрийнхөө улс орондоо ачиж мэрэгжил мэдлэгийн дээшлүүлж манай энд бол манай эмнэлэгт бол одоо хийж эхлэх болон нутагшуулахад бас чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг гэж бид нар бол бас бахарх ажил явдаг хүний нэг. Тэр хүний сургалтанд хамрагдаад ингээд өөрөө тий бас өөрийгөө мэрэгжил юм дэлхийд дээшлүүлнэ гэдэг бол маш хувь тохиол юм да гэж харж байна миний хувьд бол тий. Маш сайхан хувь тохиол. Ер нь бол нөгөө би ийм үгэнд итгэдэг байхгүй. Хүн уулзах ёстой хүмүүстэйгээ л уулзаж тий уулзах ёстой хүмүүстэйгээ л учирч хийх ёстой зүйлээ хийх ёстой газартаа ингээ хийдэг нь хүний хувь тавилан юм уу да тий. Миний хувьд дүнгэж ингээл дотрийн эрсдэн төгсөн жоох охин энэ том нөгөө имлэг 100 жилийн түүхтэй асар том имлэг байгаа штэ. Энд чи одоо тухайн үед надад бол тэр том мундаг ардын эмчнэр төрийн сойрхолт тийм хүмүүс ингээл бид нарт хичээл ороод ингээл явж ах би бүр ингээд алмаарал хөөх ямар мундаг юм бэ бид нар одоо хизээ юм болох юм бэ л гэж ер нь бол тэгжил боддог байсан. Тэр хүмүүсээс суралцах Томаа завшаан бид нарт ингэж зохиож исэн. Зөвхөн Монгол гэлтгүй манай эмнэлэгт өргөдөж ажиллаж байгаа гадаадын профессорууд ч гэсэн маш ийм том мундаг профессорууд байдаг. Манай эмнэлэгт одоо яг энэ Солонгосын зүрхний хэм алдагдлын нийгэмлэгийн шугамар ирээд Чунхаан гэдэг профессор байдаг. Зөвхөн манай эмнэлэгт ажилладаг л дээ. Одоо зүрхний хэм алдагдлын чиглэлээр ажилладаг одоо бусад улсын эмнэлгүүд дээ шүү дээ. Улсын 3 дугаар төвийн эмнэлэг бол манай эмнэлгээс түрүүнд 2016 оноос бол зүрхний хэм алдагдлын энэ атлац эмчилгээ бол ер нь бол хийхэлсэн. Энэ Чунхаан профессор одоо энэ хэм алдагдлын чиглэлээр ажиллаж байгаа Монгол одоо бүх эмч нарыг л аль болох сурах гал ингээл хичээгээл те. Ер нь бол ингээ авж байгаа энэ хүн бол баш мундаг хүн. Ер нь бол Америкийн нэгдсэн улсад эмчээр ажилладаг том профессор. Солонгосын бүх одоо энэ хэм судлалын одоо эмч нар мэрэгчлэтнүүд бол тэр хүний дэмжлэг тусламжтайгаар сурж боловсрсан гэж өөрсдөө ярьдаг. Анх бол Солонгост бол энэ чиглэлийн эмчилгээг бол бий болгосон. Ийм хүмүүс, ийм мундаг хүмүүстэй одоо бид нартэй ажиллаад одоо баг катедрийн үзүүрийг бариад зогсож байгаа нь бидний хувьд тавилан баггүй тий. Миний хувьд тий. Тийм тэгэхээр ийм мундаг сайхан хүмүүстэй энэ эмнэлгийнхаа л буйнаар би чи одоо ингэж уулзаж учирж явж байгаа. Тэрнээс ш би өөр одоо аль нэгэн газар өөр юм чигээд явж ивэл одоо энэ хүмүүстэй уулзах учрахгүй бас сайн мэдгүй л тий. Тэгэхээр энэ эмнэлгийн маань бол тийм буян бол маш их биднэрт нөлөөлдөг. Тийм асар тийм том юу юм да. Тийм буянтай газар юм.
Тийм байна. Манай энэ зүрхний одоо ялангуяа одоо энэ хэм алдагдлын чиглэлээр тий онцлогоо эмчилгээ нь олон улсын онцлогоо эмчилгээний төвшөнд яг ижил байна уу гэж хэлэх гээд энэ зөв үү? За, ийм байна. Ер нь бол хэм алдагдлын салбар дэлхийн нийтээрээ одоо зүрхнийхээ салбар донд нэлээд залуухан салбар. Тэгэхээр одоо энэ ерөнхийдөө маш мундаг том нээлт хийсэн хүмүүс одоо ч гэсэн ингээд том хурлууд дээр амьд сэрүүн сайхан тий өөрсдийнхөө юмыг танилцуулаад ингээд байж байгаа нь бол маш сайхан. Манай одоо Монгол улсын тухайд гэх юм бол яг хөө бид нэр одоогоор суралцаад явж байна. Тэр том дэлхийн түвшний хүмүүсийн одоо энэ тий төвшөнд хүрэх арай л бас болоогүй байна. Гэхдээ ойрын хугацаанд бид нэр аль болох гээд бүгдээрээ одоо хичээгээ чармаагаад явж байна. За энэ хөгжил дэвшлээ бид нэр аль болох хурцсахын тулд ерөнхийдөө 2024 оны 9 сард ер нь бол үндэсний багууд гэж байгуулагдсан. Уг нь эрүүл мэндийн яамны дэргэд одоо сайдын тушаалаар тэр үндэсний багууд байгуулагдсан. Энэ үндэсний багууд нь юу вэ гэхээр нийлж нэгдээд аль болох хурдан хугацаанд тий өсөж дэвжих одоо Монгол улстай хийж чадахгүй байгаа хаалгаануудаа аль болох хурдан хугацаанд шинэ технологи нэвтрүүлэх гэдэг шүү. Гадаад багуудтай хамтарч ажиллах. Мөн хөдөө орон нутагт одоо бүсийн онцлогын эмчилгээний төвүүд байна шүү дээ. Ангиографийн аппараттай ажилбар хийх боломжтой. Энэ төвүүдийн үйл ажиллагааг гэрчимжүүлэх. Тэхийн юм бол одоо манай хөдөө орон нутагт байгаа иргэд маань тий одоо Улаанбаатар хотын 1-3 дугаар эмнэлэгт хурж ирэхэд цаг алдахгүй, очир дугаар хүлээхгүй, тухайн бүс нутагт аль болох хурдан хугацаанд онцлогын эмчилгээг авах давуу талтай. Мэдээж зүрхний булчингийн эс гэдэг бол нэг ингээд өвчгээрээ буцаж сэрэхэд хэцүү, тодорхой цаг хугацаатай байдаг. Аль болох тэр цаг хугацаанд амжиж л бид нар тусламж үйлчилгээгээ хүргэх шаардлагатай. Тэгэхээр ингээд зарим яамнаас ингээд хэрэгжүүлж байгаа тийм зөв боломжийн одоо хүмүүсийг нэгтгэсэн тэгээд тусламж үйлчилгээг ард иргэдэд шуурхаа болгоход чиглэсэн ийм арга хэмжээнүүд бол зохион байгуулагдчихж байгаа сүүлийн жилүүдэд бол тэгэхээр бол харьцангуй бас энэ зөв бодлогоо бид нар цааш нь үргэлжлүүлээд аваад явах ч юм уу тийм юмнууд бол хэрэгтэй байгаа. Гадны улс оронд очиод туршлага мэдлэгээ дээшлүүлж авахад те энийг л одоо өөртөө те эх орондоо тэр одоо ажиллаж байгаа тасаг нэгж энэ төвдөө авчирчих юмсан гэсэн юу байв? Техник технологийн хувьд ч гэдэм үү те онцлогоо эмчилгээний хувьд ч гэдэг юм уу? За энийг одоо ингэ тоочих юм бол мэдээж тий маш олон бараг л бүгдийг нь л ингээд хамж аваад нутагтаа аваа явчмаар санагддаг байхгүй юу тий. Гэхдээ яг хөө нэг үе бодвол бид нэр харьцангуй гайгүй болж гин тоног төхөөрөмж маань ч гэсэн дээ одоо дэлхийн одоо сүүлийн үеийн одоо тоног төхөөрөмжүүд манад нэвтэрж гин энийгээ дагаад боловсон хүчнүүдээ бид нар бол сургаж гин. Тэгэхээр одоо удахгүй тийм ойрын нэг 10-20 жилдээ маш мундаг болох байлгүй дээ. Тий. Одоо яг хөө бид нар бол ингээд шинэ технологи юмыг одоо бэлдэж өгч байгаа. Суур хэсгийг л тавьж байгаа хүмүүс тийм. Тэгэхээр нэгэн хэсгийнх нь л суурийг тавьж байгаа. Тэрнээс ш манай дээд үеийнхэн бол бэлдээл явжсэн байгаа шүү дээ бид нарыг тий. Тийм. Тэгэхээр яг хөө энэ технологи ингээд шинээр нэвтэрж байгаа нь бол сайшаалтай. Гэхдээ одоо бидний залуу үе гэдэг бидраас илүү боловсралтай, бидраас илүү хэлний мэдлэгтэй, авьяас чадвартай мундаг үе мэдээж бэлтгэгдэж байгаа байх. Тэгээ тэр үе маань мэдээж илүү тэр өндөр түвшний одоо бусад гадаадын орнуудын эмч мэрэгчлэлтнүүдтэй нэгэн гараанаас эхлэх боломжтой болж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр бол харьцангуй хурдан хугацаанд энэ хөгжил дэвшил ирэх бахаа л гэж би зүгээр хувьдаа бол найдаж явдаг тийм. Оншилж чадахгүй, илрүүлж чадахгүй тийм одоо тохиолдол манад байх уу? Одоо нөгөө онцлогооны ямар нэгэн аппарат нь ч юм уу те хэрэгслэн ч юм уу дутуу төлмөг ийм юм тохиолдол байгаа юу? За хэм алдагдал бол өөрөө ерөнхийдөө зүрхний эмгэгүүд дотроо нэлээд нарийн төвөгтэй эмгэгүүд гэж үздэг. Биднэрт бол манай эмнэлгийн тухайд бол хэм алдагдлыг одоо илрүүлдэг онцлогооны аргууд бол байна. Эмчилгээний аргууд бол нэвтэрсэн байна. Гэхдээ оншилж чадахгүй тохиолдлууд бас зөндөө байна. Эмчилж чадахгүй тохиолдлууд зөндөө байна. Яагаад гадаад харилцаа чухал вэ гэхээр яг л энэ үед бид нар харилцаа холбоотой байх хэрэгтэй. Биднээс илүү мундаг хүмүүстэй бид нар зөвлөх хүмүүс бэлэн байж ах хэрэгтэй гэсэн үг. Тэгжээж энэ маань хурдан хугацаанд бид нар маш олон талын одоо мэдлэг болон практикийг нэг дор цуглуулж
мэдэж одоо хүмүүс тусламж үйлчилгээгээ хүргэнэ гэсэн үг. Цаг хугацаагаа бидэнд бас зориулаад бидний урилгыг авч ирсэн Анан Дэмчтэй баярлалаа. За баярлалаа. Та бүхэнд намайг энэхүү нэвтрүүлэгтээ урьж оруулсанд баярлалаа. Ингээд усынхаа хэмжээнд маш мундаг том эмнэлгийнхаа түүхт 100 жилийнхаа ойг тэмдэглэх гэж байгаа. Нийт одоо усын 1-р төв эмнэлгийнхаа хамт олонд бүгдээрэнд нь сайхан 100 жилийн мэндийгээ болвол дэвшүүлье. Та бүхэн минь хичээсэн, зүтгэсэн бүгдээрээ мундаг байсны үр дүнд Ахмад уй маань маш мундаг байсны үр дүнд энэхүү эмнэлэг өнөөдрийн ингээд төвшөнд хүрээд олон сайхан ололт амжилттайгаар түүх 100 жилийнхаа ойг тэмдэглэж чаад үнэхээр бид бүхэн баярлж гин, талархаж гин та бүхэндээ ингээд бүгдээрээ 100 жилийнхаа ойг сайхан тэмдэглэж өнгөрүүлээрэ гэж хамгийн сүүлд хэлье даа. Баярлалаа танд. За баярлалаа. За үзэгчдээ Гэгээ эрүүл мэнд подкастын өнөөдрийн зочноор Улсын 1-р төв эмнэлгийн зүрхний төвийн их эмч, анагаах ухааны магистр, дотрын тэргүүлэх зэрэгтэй Анан Дэмч байла. Өнөөдрийн подкастт анхаарлаа хандуулж үзэж сонссон үзэгч та бүхэндээ талархлаа илэрхийлье. Ингээд дараагийн дугаараар эргэн уулзлаа. Баяр та үзэгчдээ.